За судалгааны зорилго маань театрын сургалтаар дамжуулан хүүхдийн авяас чадварыг хөгжүүлэх, сурах арга барилыг эзэмшүүлэх боломжийг тодорхойлоход чиглэгдсэн байгаа. Судалгааны зорилго маань театрын сургалтын талаар судлах, суралцагчдын нас идэвхтэй онцлог тохирсон агуулга хэлбэрийг судлах, сургалтыг тоглоомын аргаар зохион байгуулах, ажиглалт, ярилцлага хийж тэмдэглэл хөтлөх, сургалтын үн хөтөнг тооцох зорилтуудыг төвшүүлсэн байгаа. За судалгаанд хамрах хүрээнд Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын дэргэдэх хөх тэнгэрийн хүүхдүүд найрал дууны хамтлагийн 1-ээс 3 дугаар үеийн сурагчид шинэ Монгол сургуулийн 26, 29, 30 дугаар үеийн театрын сургалтанд хамрагдсан сурагчид байгаа. Судалгааны арга маань ажиглалт, ганцаарчилсан ярилцлагын аргаар судалгаагаа авсан. За судалгааны шинэлэг тал нь юу вэ гэхээр баг сургуулийн хичээлээс гадуурх цаг болох хөгжүүлэх цагийг театрын сургалтын арга зүгээр хэрхэн зохион байгуулах вэ? Үр дүнг нь тодруулсан ийм шинэлэг талтай. За театрын урлаг гэдэг бол үнэхээр том судалж башгүй их том урлаг. За энэ Монголд орчин үеийн театрын урлаг хэдийгээс эхэлж үүссэн бэ гэдэг талаас товч судалгаа хийсэн. За 1921 онд ардын хувьсгал яснаас театр гэдэг нэр томьёо цоо шинээр урлагт үүсэж бий болсон цагаас эхлээд орчин цагийн театрын урлаг ардын хувьсгалтай нас ойролцоогоор үүсэж эхэлсэн байна. За тухайн цаг үеийн нийгмийн байдал манай нийт хүн амын 98% нь бичиг хүсэггүй юмар түн байсан байна. 1921 онд Жанжин Сүхбаатарын тушаалаар цэргийн газар бүжгийн бүлгэн гэдгийг анх байгуулж өгснөөрөө театрын маань үнд суурь энэ үе тавигдсан байна. За ардын хувьсгалтай холбогдсон танхимын сургалт эхэлж танхимын сургалтаар сурч байгаа хүүхэд багчууд маань ардын аман зохиолоосоо хэлэлцэж чийжлэх зэргээр анхны театртай хүүхдүүд маань танилцж эхэлсэн байна. За мэргэжлийн сургалт нь 1958 онд Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордон байгуулагдсанаар драмын дугуулан мэргэжлийн багшаар хичээлүүлж юм үйл ажиллагаа бол эхэлсэн байна. За миний ярих гэж байгаа театр педагог гэдэг энэ сургалт хаана үүсэлт юм бэ гэхээр холбооны бүгд найрамдах Герман улсад 1980-ад оноос анх дэлгэрсэн гэж энэ түүхийг үздэг. За 1990 оноос эхлэн театрын сургалт нь зөвхөн уран зохиолын хичээлээр биш, герман хэл, уран зохиол, улс төр нийгмийн харилцааны хичээлийн хүрээнд орж ирснээр онцлог байсан. За энэ сургуулийн хичээлийн хөтөлбөрт орж ирснээр мэргэжлийн багш нар, жүжигчид, найруулагчид ирж хүүхдүүдэд заадгаараа их өрмөц ийм сургалтыг дэлгэрүүлсэн байна. За энэ сургалт 2007 онд Германы бас 10 хотуудаар явж хүүхдийн оролцоо театр педагогийн сургалтанд сууснараа театрын дугуйланд бас хичээлүүлж болох юм байна гэдэг үндэс суурь маань болсон. За энэ ямар үүсэлтэй ямар сургалт байсан бэ гэхээр нийслэлийн засаг даргын тамгын газар холбооны бүгд найрамдах Герман улсын АДБ байгууллагатай хамтран ажиллаж 2000-аас 2005 онд Монголын өсвөр үеийнхэнд ардчилсан боловсролыг олгохын симпозиумыг зохион байгуулсан. За энэ симпозиумыг зохион байгуулахад Санраас төрийн бас байгууллага, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага, Конрад Адуайнерын сан, хүүхдийн төлөө үндэсний газар, аймагуудын хүүхдийн төлөө хэлтсүүд бол хамтран ажиллаж дээрх аймагуудад байгаль экологийн сургалт, хүүхэд залуучуудын оролцоо, театр педагог гэсэн эдгээр сургалтыг зохион байгуулагч, сурагч багш бэлтгэх ийм үйл ажиллагаанд 2007 оноос эхлэн гар бие оролцож явсан. За тэгээд энэ хугацаанд нийт давтагдсан тоогоор 13 удаагийн симпозиумыг зохион байгуулж 1500 орчим багш, сургууль хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтнууд хамрагдаж 200 орчим хүүхэд энэ сургалтанд хамрагдаж дээрх аргуудыг суралцаж төгөөнд дэлгэрүүлэгч болж суралцаж байсан. За театрын сургалтын онцлог давуу тал нь юу вэ гэхээр за хүүхдийг бага наснаас нь эхлээд хичээлүүлэх боломжтой. За бидний үндсэн туршлагаар холбооны бүгд найрамдах Герман улсад бага наснаасаа хүүхдүүд сургуульд орсон цагаас эхлээд анги хамт олноороо энэ театрын сургалт явуулдаг сургалтын төвүүдээр ирж байрлаж, тэндээ суралцаж 2-3 хоног хүүхдүүд маань бие дааж анги хамт олноороо үеэрээ явах юм сургалтыг зохион байгуулдаг онцлогтой. За манай сургууль дээр шинэ Монгол сургууль дээр 2018-аас 19 оны хичээлийн жилд анх удаа 1-р ангид сурагчдыг хамруулсан. За 9 сарын 10 сараас 3 сарыг дуустал 5 сарын хугацаанд энэ сургалтыг зохион байгуулсан анхны сургалт маань байсан. За энэ сургалтын давуу тал нь юу вэ гэхээр 6-8 настай хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлснээр
хүүхдийн сурах чадварт бол шууд нөлөөлдөг юм байна. Сурагчид энэ театрын сургуулийн үеэр сэдвээ сонгох боломжийг олгодгоороо бас давуу талтай. За энэ сургуультанд хамрагдсанаар хүүхдүүд найз нөхдөд хүндэтгийг сонсох чадварт суралцдаг. За бүх хүүхдийн жигд оролцоог хангадгаараа бас энэ сургуулийн давуу талууд байдаг. За сурагчид баяр хөөртэй эрдэлэн багшийг хичээлээ заах дараагийн хичээлээ бэлтгэх урам зориг бас илүүгээр өгдөг. Тэгээд багт хариуцлагатай гишүүн байх чадварт хүүхдүүдийг бол сургадгаараа онцлог талтай ийм сургалт болж байсан. За 5 сар үргэлжлэх хугацаанд хүүхдүүд маань 1-р ангийн хүүхдүүдийн дунд нийт 1-р ангийн 10 сурагч, 4-р ангийн 4 сурагч явж байсан. Тэгээд бас насны ялгаа байгаа ч гэсэн ах эгч нараасаа хүүхдүүд маш суралцах юм боломжийг олгосноор бас энэ сургалтын хувьд онцлог талтай байсан. За тэгээ хөгжүүлэх цагийг 1-р ангийн сурагчид голсон бүрдсэн ийм баг байсан учраас хүүхдийнхаа нас төхөн онцлог тохирсон тоглоомын аргаар сургалтыг явуулсан нь хүүхдүүдэд сонирхолтой байсан. 10 сарын ихээр хүүхдүүд маань хараахан бичиг хүсэгт бүрэн тайлбардаагүй байсан учраас хүүхдүүдэд Монгол ардын аман зохиол, зүрд зөв, түргэн хэлдэг чийжлүүлэх, хэлүүлэх, за тэгээд жүжигчд зохиолчтой уншсан үлгэрийг тэднэрт сонсгох ийм боломжийг бол хүүхдүүдэд олгожсэн. Энэ илүү их сонирхолтой байсан. За тэгээд тайландаа бид нар дэлхийн сонгодог үлгэр Андерсны үлгэрээс хүүхдүүд маань тайлан тоглолт тэгээд хүүхэд болгон оролцоотой хүүхэд болгон дүртэй жигд оролцоотой байснараа энэ сургалтын маань зохион байгуулсан арга зүй онцлог орчмоо. За хамрагдах хүрээнд дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын хүчингэрийн хүүхдүүд найрал дууны хамтлаг гэдгийг жишээ авч ярьсан. За энэ зураг дээр дэлхийн зүүн олон улсын байгууллагын хүчингэрийн хүүхдүүд найрал дууны хамтлаг нь дэлхийн зүүнгийн хөтөлбөр хэрэгждэг орон нутгийн хөтөлбөрөөс гадна бас санхүүжилт босгоор Сингапур, Солонгос, Япон, Малайз, Тайвань зэрэг улсуудад хүүхдүүд маань явж тоглолтоо хийжсэн. Энэ найрал дууны хамтлагийн онцлог нь юу вэ гэхээр халамжийн төмд амьдардаг тухайн хүүхдийн эрхэн зөрчигдсөн ийм хүүхдүүд сурдгаараа их онцлогтой байсан. За тэгээд энэ найрал дууны хөтөлбөрт хүүхдүүд маань явснараа уралгаар дамжуулан хүүхэд зүрх сэтгэлийн боловсрол олж авах, бусдыг уучлах, ээж аавыгаа уучлах, хүнийг хайрлах гэсэн ийм зөв хандлага, зөв дадал суралцчихснаас өвөрмөц онцлог хөтөлбөр болж энэ найрал дууны хамтлаг маань амжилттай хэрэгжижсэн. За дараагийн зурган дээр 2018-аас 19 оны хичээлийн жил суралцчихсан хүүхдүүдийн маань тайлан тоглолт хичээлийн сургалтын үйл явцаас харагдчихээн. Энд 1-4-р ангийн хүүхдүүд маань тайлангийн үйл ажиллагаанд өөрсдийнхөө сурсан мэдснээ ээж аав багш шүүтингийнхэнтэйгээ тайлгнаж байгаагаар харагдчихээн. За энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүдээс судалгаа авсан эцэг эхчүүдээс бас саналын тухай үед сонсч байсан 2 сэтгэлдлийг оруулж өгсөн байна. За 1-2 ангийн сурагч аав ээж нь ийм сэтгэл оруулсан байна. За энэ хүүхдийн хүчингэрийн хүүхдүүд найрал дууны хамтлагийн уган гишүүн энэ хүүхдийн зөвшөөрлөлтөөр би энэ нэрийг хэлж байгаа юм. За энэ найрал дууны хамтлагт явснаар хүүхдүүд маань маш олон зүйлийг сурсан, бусдыг уучлсан. Тэгээд энэ хүүхдийн сэтгэлээр юу хэлэх гэж байгаа юм гэхээр намайг хаяад явсан би аавыгаа уучлж чадсан гэж хүүхд маань хэлж байгаа нь маш өөрийгөө энэ дуу хөгжмөөр энэ хүүхдүүд ингэж зүрх сэтгэл нь эдгэрдэг юм байна, нөхөн сэргээгдэх юм байна гэдгийг энэ найрал дууны хамтлаг бас олон жил үр дүнтэй явсны учир шалтгаан энэ байсан баха. Ингээ хүүхдүүдтэйгээ бас энэ санхүүжилт босгох, хүүхдүүдтэйгээ хамт ажиллах ийм боломжийг олгосон байгууллагатай талархаж явдаг. За тэгээд театрын сургалт хөгжүүлэх цагт хүүхдүүд маань хамрагдсанаар хүүхдэд сонголт бий болгосноор идэвхтэй сурах хандлагт нөлөөлдөг. Хүүхдүүд өөрснөө театрын дугуйлан сонгож орж ирсэн хүүхдүүд маш идэвхтэй байсан. За өөртөө итгэлэн дээшилсэн хүүхдүүд идэвхтэй оролцоог нэмэгдүүлсэн, өөрийгөө нэгдэлтэй илэрхийлэх чадвар нь хүүхдүүдэд ахиж харагдчихсан. За хүүхдийн эерэг өөрчлөлт багшаас урам аваад эргээд тэр хүүхдүүд багштай маш их урмыг өгдөг байсан. Энэ хүүхдүүдтэй юу заах вэ гэдэг эрэл хайгуулыг багш өөрөө их хайгуул гэж бэлддэг ийм дадлыг багштай хөгжүүлсэн. За тэгээд хүүхдүүд хөгжсөн хөгжилтэн эцэг эхчүүдийн оролцоог улам нэмэгдсэн. Эцэг их хүүхэд хамтын ажиллагааг дээшлүүлж байгааг сургалтын үр дүнд олж харж байсан. За тэгээд энэ сургалтыг зохион байгуулах хариуцлагатай эрхчлөлөөг олгосон Наранбаяр багштай, Зөөлөх агш Отгон туяа агштай туслан дэмжижсэн оюунтай агш болон үеийн хаан уран сайхан долгоор цэцэг мөнхцөл агш нартай их талархаж
байна. Анхаарал тавиан сонссонд баярлалаа та бүхэнд.